Томоотос өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн их өвчлөл илрэх сургуулиудыг эхний ээлжинд цахим хичээлд шилжүүлэхээр боллоо. Үүний дагуу эх даваа гарагаас бага ангийнхан цахимаар хичээллэж эхлэн дунд ангийн сурагчид 1-7 хоногийн дараагаас цахим хэлбэрт шилжих бол ахлах ангийнхны дунд өвчлөл харьцангуй бага байгаа тул танхимаар хичээлэхээр нь. Харин цэцэрлэгийн хувьд шууд карантин тогтоох нь эцэг эхчүүдийн ажлын зохицуулалтад хүндрэл учруулах учраас өвчлөлийн нөхцөл байдлыг ажиглан шаардлагатай тохиолдолд үе шатаагаар цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ. Зөвхөн алаг цог дэгдэлттэй байгаа нийслэлийн хүрээнд өнөөдөр одоо хамгийн их энэ ханиад хүрж байгаа бага сургууль, дунд сургуулийн сурагчдын хүрээнд хичээлийг цахим хэлбэр рүү шилжүүлэх юм шийдвэр гаргаж байгаа. Тэгээд 12 сарын 15-наас амарч эхэлнэ. Дунд сургууль нь бол түүний дараагийн 7 хоногоос цахим хэлбэр шилжиж гэсэн ийм одоо тооцоолтой. 16-аас 18 насны буюу одоо ахлах сургуулийн сурагчид бол энэ ханиадны тархалт нь бол тэдний дунд бага байгаа. Ийм учраас танхимаар хичээл. Сургуулийн өмнөх боловсрол бол сайн одоо эцэг эхчүүд хүүхдээ асрах ёстой, харах ёстой. Бусад цэцэрлэгүүд нь бол хичээл. Тэгэхгүй бол эцэг эхийн хувьд шууд карантин хийх юм бол ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөрөөр эрхлэх юм боломжгүй болж эхэлнэ шүү дээ.